ерөнхий ивийн тэтгэгч Медскан эмнэлэг. Хамтран ажиллагч Херестүүд. За сайн байцгаана уу? Эрүүл мэндийн эрэг нөлөөлөл подкастын маань 2 дахь дугаар эхэлж байна. За өнөөдөр бид нэр сэдвийнхээ дагуу эмчнэр цалин нэмэх боломжтой юм уу? Эмчнэр одоо ажил хаях гээд байна. Энэ ажил хаялтыг болох уу гэдэг талаар аюул сонирхолтой одоо зочинтой сууж байна. За тэгэхээр эхний зочин маань бол улсын их хурлын гишүүн мөнх сайхны зөвлөх. За манай одоо энэ подкастын маань яг 50% буюу бид хоёр буян дотор зөвлөх маань орж байгаа. Буянах хоёр энэ подкастыг санаачлаад ихтүүлж байгаа юм. За буянах маань орж байна. Манай Монголын эрүүл мэндийн салбарын ажилтнуудын үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөл Налах дүүргийн эрүүл мэндийн төвийн халдвартын эмч хадвлын эмч маань өнөөдөр оролцож байна. За тэгэхээр та хоёрт нэгдүгээрт энэ өдрийн мэндийг хүргэе. За тэгээд эхний асуулт бол аюулгүй амрах. 2025 оны 11 сарын 13-ны өдөр манай Монголын одоо эрүүл мэндийн салбарын үйлдвэрчний эвлэлийн хороо ажил хайна гэдэг зарлалцсан. Хуулийн дагуу 5 хоногийн өмнө зарлалдаг тийм ажил хайна гэдэг зарлалцсан. За шалтгаан бол аюул тодорхой. Цалингаа нэмэгдүүлэх хүсэлтэй байгаа. Хамгийн миний авсан мэдээлэл хамгийн сүүлд засгийн газар 2025 26 оны 1 сарын 1-ээс 15% нэмэгдүүлэх тогтоол гарсан. Шийдвэр гарсан. Тэгэхээр энийг бол эсэргүүцэж байгаа. Ийм одоо шийдвэр гарсан байна тий. За энийг бол манай салбарын ажилтнууд үйлдвэрчний эвлэл бол эсэргүүцэж байгаа учраас ажил хаялт зарлахаа мэдэгдсэн байна. За одоо энэ процесс үйл ажиллагаа юу болж байна? За 2025 оны 8 сарын 26-наас ер нь бол нөгөө хамтын хилцээр эрүүл мэндийн яамтай эрүүл мэндийн салбарын үйлдвэрчний эвлэлийн холбоо хамтын хилцээ байгуулсан. За тэрэн дээр нэмэлт хилцээр байгуулгаар хүсэл тавьсан. Хилцээ маань хугацаанд эхлээгүй өдөө хүртэл үргэлжлээд энэ маань бол одоо сонирхлын маргаан хөдөлмөрийн тухай хуулиараа үсээд ажил хаях үйл ажиллагаа хүртэл одоо үргэлжилж байгаа гэсэн үг. За тэгээ өнөөдрийн байдлаар бол бид нэр 10 сарын 21-ний өдөр гүйцэтгэх зөвлөлийн одоо хурлаараа ер нь бол энэ эрүүл мэндийн салбарт үйл ажиллагаа цалин хөлсний асуудал бол үнэхээр хүнд байна. Тийм учраас энэ цалин хөлстэй холбоотойгоор цалин хөлсийг одоо нэмэгдүүлэх тэмцэл хийх нь бол зүйтэй юм а гэдэг шийдвэр гараад за энэний гүйцэтгэх зөвлөлийн 11 сарын 4-ний 12 дугаар уралдаанаас бол ажил хаях орон даяар 21 аймаг 9 дүүрэг төрөлцсөн мэргэжлийн бүх лавлгачлалын байгууллагууд одоо үйлдвэрчний эвлэлээр дамжуулаад ажил хаях боломж нь нээлттэй юм а гэдэг санал хураагдаад тэгээ энэ үйл ажиллагаа бол хуулийн дагуу одоо явагдаж эхэлсэн байна шүү дээ. Одоо ажил хайж яана гойнах. Одоо хүмүүс бол ихтэйг айхгүй л байна л да. Манай энэ түүхэндээ болж байгаагүй тий. Түүхэндээ ер нь болж яг ажил хайж байгааг үл санагдаж байна тий. Тэ яг одоо энэ ч нөгөө 3 талд хилцээр би бол хилцлээ шидэндээ орж байна. 13 хүртэл хугацаа өгсөн байна гэж ойлгож байгаа. Мэдээж одоо эрүүл мэндийн яам засгийн газрын түвшинд бол хилцээ үргэлжлэх болов гэж бодож байна. Одоо түнсэж би бол одоо тэгээс ингээсээ хэлж чадахгүй байна. Тэгэхээр одоо бол энэ чинь оролцогч талууд бол хилцээрийн ард ширээний ард сууж байгаа асуудлаа шийдэх ёстой. Тийм. Зүгээр битүүхэндээ мэдээж одоо бас нэг эн чинь бас эргээд багш нар бол ингээ хүүхдүүд эцэг дээр ингээ байцдаг бол бас эмчнэр бас эмнэлгийн ажилчид бас хэцүүлдэ бас яг ингээ нөгөө орлуулахад хэцүү шүү дээ тийм орлуулах боломжгүй тийм. Тэгэхээр бас төвөгтэй нөхцөл байдал орох бах. Би бол тэрнээс өмнө манай одоо оролцогч талууд маань зөвшөлтсөлд хүрчих байхаа л гэсэн юм хүлээлттэй байна. Үйлдвэрчний эвлэлээс одоо ингээд ажил хаялтанд ер нь бүхэл эмнэлгүүд орж байгаа юм шүү дээ. Тэ ер нь 21 аймаг 9 дүүргийн бүх эмнэлгүүд ажил хаялтанд орохоор нөлөөлсөн байна. Мэдээж яаралтай нь бол үлдэж байгаа шүү дээ. Яаралтай тусламж хүлээн авах гэдэн үлдэж байгаа. Тэрийг би ялсан. За ер нь бол яв санааны нэгдлээ үйлдвэрчний эвлэлтэй эвлэлт нэгдээд 21 аймаг дүүргийн нэгдсэн эмнэлгүүд эрүүл мэндийн төвд бол одоо мэдээллүүдээ бүгдийг хуулийн хугацаанд ирүүлсэн. Өчигдөр бол эрүүл мэндийн яамд эрүүл мэндийн сайдд бол одоо ажил хаях талаарх мэдээлэлээ бол салбарын холбооноос бол хургуулсан. За ингээд хургуулснаас хойш бид нэр хуулиараа бол ажлын 5 хоног хүлээх ёстой. Тэгээ энэ хооронд бол ямар нэгэн байдлаар
одоо засгийн газар эрүүл мэндийн яам хилцээний ширээнээс суух хүсэлтэй авах юм уу? Одоо тохиролцоонд хүрэх асуудлууд яригдана. Хэрвээ одоо бид нар тохиролцохгүй нэгээд цалин ус нэмэгдүүлэх боломжгүй цаашдаа одоо энэ хэвээрээ байна гэх юм бол эх 7 хоногийн 2025 оны одоо 11 сарын 13-ны өдрийн өглөөний 8 цагаас орон даяар нэг зэрэг ажил аялтын үйл ажиллагааг эмч энгийн мэрэгчлэлтүүд маань зэрэг эхлүүлэхээр одоо ингэ шийдвэр гараад хүлээтгэлийн байдалтай байгаа. Мэдээж яг буйнаахын хэлсэн шиг талууд бол ажил аюулгүй талаас нь яг энэ хугацаанд одоо ширнээр суужаад асуудаа шийдээл гэсэн үг шүү дээ. Гол нь яг одоо манай үйлдвэрчний эвлэлээс одоо гол шаардлага байгаа шүү дээ. Одоо 3 сая 500 хүрэх хэрэгтэй гэдэг. Тэр нь боломжтой гэж харж байгаа юм болов уу? Ер нь бол бид нар хамтын хилцээнийхээ давуу боломжтой гэдэг шаардлага байр суурин дээрээ ер нь бол энэ шаардлагаараа л одоо засгийн газар болон эрүүл мэндийн хамтаа яг энэ бат хилцээрийнхээ өрөөнд л яг бат байгаа гэсэн үг. 3.5 сая төгрөг үндсэн цалинг 3.5 сая төгрөг юм байр суурьтай байгаа. Одоо тэгээд яг нөгөө санхүүгийн тооны хувьд буйнах ер нь манай салбарт ер нь ямар мөнгө эргэлдээд хүмүүс байдаг манай салбарын зарим сайн мэддэггүй шүү дээ. Даатгалын эрүүл мэндийн даатгалын газар гэж байгаад тэнд нэг мөнгө байгаад шүү дээ. Тэгээ ер нь ямар хэмжээний мөнгө байгаа тэрийг бид нар ер нь юунд зарцуулдээ. Тэгэхгүй зарим хүмүүс чинь улсын төсвийн барагт амар их мөнгийг танай салбарт өгчдөг те. Эрүүл мэндийн салбарт өгчдөг. Тэгээд өстой үр дүн байдгүйгээд сачиотой хин ярьчлаа. Тэгжсэн шүү дээ. Энэ бол ер нь бол айгүй буруу мэдээлэл өгчөж байгаа байхгүй. Тэгэл иргэд ингээл мэдээлэл муутай иргэд харж сонсчлоо шүү дээ. Тэгэл энэ салбарынхан чинь тэгэл улсын хамаагүй мөнгө авч байгаа хэрнээ хүрхгүй байх, бүтэхгүй байх гэдэг гэл. Тиймэрхүү ойлголтод хүргээ ачиж байгаа байхгүй. Тэр чинь нэг хэсэг нь тэмцэж явж байгаа тий. Яг ийм л байгаа. Даатгалын сангаас бид нэг худалдаа авахчаар одоо цалин мөнгө авч штэ тийм ээ. Одоо 26 онд ч нэг 2.2 их 80 төгрөгний. За тэгээд сая энэ нөгөө юутай холбоотой ажил хаях энэ процесстэй холбоотой бас 200 тэрбум төгрөгээр нь 15%-аар нэмийгээ тий. Тэгээд нэг тийм шийдэлд хүрэхээр одоо даатгалын санднаа нэг одоо хэдий батлагдаагүй байгаа ч гэсэн орчсон төсөөлөл нэг 2.4 их 80 төгрөгийн асуудал байгаа. За тэгвэл энэ мөнгөөр жишээлбэл боловсролынхаа шиг л 75%-аар тийм ээ нэмэгдэл бол энэ мөнгө даац авч чадахгүй байхгүй юу ер нь бол тийм ямар ч болцоо. Тийм учраас хилцээрийн ард сууж байгаа нь бол нөгөө дахиад энэ дээр мөнгө нэмжээж л энэ асуудал шийдэгдэнэ. За манайх бол эрүүл мэндийн салбар тийм хүмүүс их янз янз ирээд тийхэд даад давшгүй асар их мөнгөтэй юм шиг ийм салбар гэж байна. Одоо жишээлбэл өргөн барьсан байгаа 2026 оны төсөв бол дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ нэг 2.6% тийм хувьтай л байна лээ. 3% хүртүүлэх биш тийм. Энэ жилийнх бүр ингээд дуусчихсан. Яагаад тэгэхээр эрүүл мэндийн салбар зарцуулж байгаа мөнгөнийх нь өсөлт нийт төсөө өсөлтөөс буурсан байхгүй. Тэгэхээр тэгж харьцаанд тэгж харагдаад байна. За нэгд хоёрдугаарт засгийн газрын зардлын хэдэн хувийг эрүүл мэндийн салбарт тэрэн зарцуулж гэнэ гэхээр 26 он бол 8.3 байна. Зүгээр энгийнээр бол ийм гэсэн. Засгийн газар 100 төгрөгнийхээ 8.3 төгрөгийг л эрүүл мэндэд зарцуулж байна гэсэн үг л. Одоо айл шүү дээ тий. Айл. Зүгээр 100 төгрөгөөр easy-гэр энгийнээр тайлбарлал тий. За тэгэхээр нөгөө бид нар ингэдэг тий чанартай, хүртээмжтэй ингээл ийм төслөмж үйлчлэгээ авах шаардлага байна гэж ярьдаг. Тэгвэл бидний жишээ татдаг орнууд чинь тэр 100 төгрөг тутмынхаа 15 төгрөг орчим хүртэл зарцуулж ийж саяны ярьсан зүйлдээ хүрдэг байхгүй юу? Ер нь бол хоёр манай зорилт бол 12 хүргэе гэдэг энэ ДМБ-с үлсэн зөвлөмж тийм байхгүй. Тэгэхээр анханасаа санхүүгийн дутагдaltaй. За тэрэг дотоодын нийт бүтээгдэхүүнд нь харьцуулбал тэр чинь нэг 6 хүрж ийж саяны юм хүрэх нь шүү дээ. Тийм шүү дээ. Хоёр дахин нэмэгдүүлж ийж одоо бид нар чинь бараг 100 их 80 төгрөгний ойролцоо болох гэдэг шүү дээ манай дотоодын нийт бүтээгдэхүүн. Тэгэхээр 6 их 80 төгрөг орцсон зарцуулж ийж бид нар нөгөө бүх тал ямар нэгэн байдлаар одоо тэр тусламж үйлчлэгээ үзүүлж байгаа эм чимлэгийн мэрэгчлэнүүд хүсэж байгаа тэр нөгөө одоо өнөөдрийн дэвшүүлж байгаа цалиндаа хүрэх нь нөгөө иргэд өөрсдөө нөгөө карманаасаа илүү бага төлж ээж тусламж үйлчлэгээ авах нь тий. Өнөөдөр ингээ энэ хоёр бага байхаар тий
одоо энэ зарцуулж байгаа мөнгө бага болохоор ямар асуудал үүсдэг гэхээр нөгөө мөнгө бага болчвол байхгүй болчвол эмнэлгийн төслөмж үйлчлэгээ байхгүй болчихгүй шүү дээ. Тэр зөрүүгийн иргэн хармаанасаа л төлдөг байхгүй. Тэгэхээр манайх одоо жишээлбэл 3 дахь хэмжүүр нь үүдэх гэхээр иргэн хүн карманаасаа хэдэн төгрөг эрүүл мэндэд зарцуулаад байгаа юм бэ гэдэг ийм үзүүлэлт байдیں۔ Нөгөө ер нь дэлхийд дахинд 25-аас л бага болгоё гэдэг зорилт тавьдаг. Одоо манайх бараг 35% тийшээ дээшээ явж байна. Өнөөдөр энэ жилийн энэ санхүүгийн хүндрэлтэй байдал энэ хувийг нэмэгдүүлнэ. Энгийнээр хэрвэл иргэн өөрийнхөө эрүүл мэндтэй холбоотой альва зардал гаргахтаа 100 төгрөг тутмынхаа 35 төгрөгийг халааснасаа төлөөд байна гэсэн үг байхгүй. Тэгээ энэ хоёр утгаараа би юу гэж хэлэх гээд байна гэхээр манай эрүүл мэндийн салбарт зарцуулж байгаа мөнгө их усрын хувьд хүрэлцээ муутай байгаамаа. Тий. Тэгэхээр одоо угаасаа хүрэлцээ муутай байгаа дээр нэмээд дахиад бид нэр цалин нэмэгдүүлэх асуудал нэмэгдэж байгаа бол 2.2 их 80 төгрөг 2.4 үгүй тий одоо хэдий батлагдаагүй ч гэсэн би тэр хавцаа очих болов гэж. Одоо энэ зорж байгаа үйлдвэрчний эвлэлийн хүсэж байгаа цалингийн өсөлтийг хаана чанхахгүй гэх юм бол нэмээ юугаар худалдаж авах юм эмнэлгийн хэрэгслээ юугаар авах юм тий шүү дээ. Нөгөө байр ашиглахтай холбоотой зарлууд хаанаас гарах юм юм ч юмш болцоо. Тэгэхээр одоо энэ тохиролцоо бол энэ салбарын мөнгийг нэмэх чиглэлд тохиролцож ийн үхээс биш энэ өөрөө гарны үхээс биш өөрөө ингээд за ер нь болчих واخа гэдэг шатаар бол тийм болцоо бий болж харахгүй юм. Санхүүгийн нөөц болцооны хувьд бол тийм. Ер нь нэмэгдүүлэх одоо гол нь ийм байгаа шүү дээ. Хадгалаг юмч яг ингээд ажил дээр унаач сайн мэдж байгаа. Ажиллаа хийж байгаа эмч сувлагч нар тий улсын эмнэлэгтээ одоо ажиллаа хийж байгаа эмч сувлагч нар бол үнэхээр бага цалин авч байгаа. Гар дээр. Тэр нь хүрхээ болоод удцсан баггүй. Тэгээд ингээд тэмцлийн хэлбэрээ ингээд өгөөд байна л. Тэгээ манай салбарын юм бол зөөлхөн ер нь бол тий бос салбаруудаас зөөлхөн штэ нэг талаараа муугаагаар хэлвэл арчаагүй энэ бас одоо баг одоо миний би бол эмч бол одоо 12 жил болж штэ. Миний мэдхийн л манай оюутан байхын л манай салбар чинь нэг юм зөөлхөн тий арчаагүй тэгэл одоо бас яг ингээд нэгдээл өөрсдийнхөөсөө тэмцэж чаддгаа. Миний мэдхий одоо анх удаа дөрвтэй яах гэдэг шиг байна. Сүүлийн 4 жил ер нь бол нөгөө ковид үеэр нэг суулт хийгээл ер нь аягүй сайт төгчиж тэмцэж байгаад одоо энэ ажил хаялтанд бол анх удаа аягүй зоригтой хурж үзэх гээд байгаа. Би уриалж байгаа юм биш. Гэхдээ зүгээр миний хувь хүний бодлоор бол хаяасаа гэж боддог. Хаяад үзээсэй. Энэ одоо тэр гол зорилготой мэдээж хүрэхийн төлөө. Гэхдээ цаагаараа манай салбарын нэр хүнд одоо энэ нөө үн цэнтэй байдлаа ойлгох хэрэгтэй байхгүй нийгэмд бас. Бас ойлгохгүй байгаа учраас салин мөнгнөөс гадна ажлын талбараа одоо талбар дээр ажиллаа хийж байгаад манайхан ч айгүйх дээрлэхүүлж шít нийгэмдээ. Дуртай хүн орж ирэл чи одоо миний татраа салинжж ч те гэх мэтчлэн байдлаа дуртай нь одоо уцаа барьж ирэл уцаа гаргаал манай эмч эмнэлгийн салбарын дэрлэгдэг. Иймэрхүү үзэгдэл бол айгүйх газар авчиж байгаа хөөх. Тэгээд айгүй баг цалинтай цалингаар ажиллаа хийн. За тэгээ ажил нь мэдээж хүнд оюутан байхын л задаг гэсэн шүү дээ. Нэг хүлчин шороонд, нэг хүлчин шоронд байгаа шүү та нар. Ажлаа сайн хийхгүй бол ер нь одоо эрсдэл айгүй өндөр шүү гэж одоо багш нар заад суудаг гэсэн шүү дээ. Тийм ажил айгүй баг цалингаар дээрээс нь сэтгэл ханамжгүй. Тэгээд дээрээс нь ингээд дарамттай тий нөгөө ажлын дарамтаас гадна үйлчлүүлж байгаа хүмүүсийн айгүй их дарамттай. Тэр хүмүүс нь одоо зөв миний бодлоор шүү. Тийм бол масаараа тийм болоогүй ч магадгүй. Энэ мэрэгчлийг эсвэл энэ салбарыг үнэлэмж буураад байгаа юм санагдаад байна. Одоо ер нь жилээс жилд нийгмээрээ энэ бас яг нөгөө энд ажиллаж байгаа хүмүүсийн урам зоригийг мохоохот айгүй их одоо юу нөлөөлөх хүчин зүйл болоод байгаа хөөх тий. Одоо энэ үйлдвэрчний эвлэх маань эрүүл мэндийн одоо салбарын үйлчлэгчээс одоо их хэмж хүртлээ одоо бидний цалингийн шатлал бол явж байгаа. Тэгээ хамгийн доод цалин бол бид нар одоо саяас сая 600-ийн хооронд үндсэн цалиа хэлбэлцэж байгаа. За энэ дээрээ бол яг нөгөө нэмэгдэл юмнууд ороод энээсээ одоо татвар шимтгэлүүдийн ахын бол энэ чинь өшөө бага цалин авна гэсэн. За жишээлбэл үйлчлэгчгэд сая төгрөг авлаа гэхэд сая төгрөгнөөсөө нөгөө шимтгэлүүдээ суутгаад за тэгээ 800 сая төгрөгөө сарын ихэнх нэг аваад төгсгөлд ингээ аваад
Тэгэхээр энэ бол бас амьдралд бол үнэхээр хүрэлцээгүй. Тэгээд бүгд одоо эрүүл мэндийн салбарт чинь зээлгүй эрүүл мэндийн салбарын ажилтан гэж байхгүй. Ипотекийн зээл явж байна, банкны зээлүүд явж байна, өшөө одоо аппликейшны зээлүүд явж байна. Тэгээ энэ бүхнийг одоо энэ хүмүүс төлнө гэхэд бол үнэхээр өрөвдөлтөй байгаа байхгүй. Тэгэхээр энэ тэмцлийг бол бид нэр анханасаа бас хилцэлд хүрэх болов гэдэг байдлаар яг одоо энэ цаг төсвийн цаг үед бол бас эхлээгүй. 5 сараас эхлээд бид нэр энэ улсын хурал, засгийн газар, холбогдох эрүүл мэндийн яам, холбогдох газруудад мэдээлэл юмнуудаа өгөөд хилцээрийн ширээнээс суух, санал зөвлөмж бүхэл юмаа дэвшүүлж ирсэн. Гэтэл одоо энэ маань хилцэхгүй ингээ явсаар агаад ингээ улсын төсвийн үйл ажиллагаа ингээд төгсөн цаг үед ингээд ийм биднийг ийм эрсдэлтэй байдалд оруулж байгаа. Гэхдээ бид нар бол ажил аяхыг үнэхээр хүсээгүй. Гэхдээ одоо энэ баг цалингаар амьдрал хавгаа залгуулах гэж ядаж байгаа эмнэлгийн ажилтнуудад бол одоо үнэхээр энэ цаг үед бол хэцүү байгаа учраас бид нар 3.5 сая төгрөгийн үндсэн цалин амаар байна. Энд хүргэмээр байна гэдэг ийм зорилгоор бол тэмүүлж байгаа. Гэтэ эмнэлгийн ажилчид маань бол бид нар ингээ ажил хаяныхад бол эрсдэл өндөр. Эрүүл мэндийн салбарт бол ажил хаялт бол ерөөсөө хийгдэж байгаагүй. Одоо анх удаа тулгарч байгаа. Багш нарын хувьд бол одоо 6 дахь удаагийн саяын багш ажил хаялт гэж ойлгосон. Гэтэл эрүүл мэндийн салбар маань энэ хүртэл маш их төвчээртэй, төсвөртэй, хатуужилтай, за хүн ардынхаа эрүүл мэндийн төлөө үнэхээр ингээд чин сэтгэлээсээ явж ирсэн ийм мэрэгжлийн хүмүүс. Тэгээд өнөөдөр бол бид нар яг хуу бас засгийн газрыг, эрүүл мэндийн яамыг хилцээний ширээнээс суугаад бас ярилцаасаа хүн бас ярилцуул, ойлголцуул бас тодорхой зөвшөөрөл шийдэл гарч ирэх болов уу гэсэн хүлээлтүүд бол байгаа. Гэхдээ арайч бас бид нарыг ингээд ажил хаялтанд хүргээд за тэр яаралтай тусламж, хүний өвчтний амь нас, эрүүл мэнд занал хийсэн юм байдлуудыг үүсгэж ард түмэндээ одоо ийм хохирол амсуулахгүй байхаа гэсэн итгэл бол биднэрт хүлээц байгаа. Гэхдээ одоо яахыг бол бид суус юм одоо энэ хүртэл ер нь за энэ хүртэл хугацаанд бид нэр одоо энэ 10 дугаар сарын 9-ний өдөр бол анх бид нэр талбайд чагсаалаа хийсэн. Бүх эрүүл мэндийн салбарын сарын өмнө шүү дээ. Тий. Эрүүл мэндийн салбарын эмч эмнэлгийн ажилтнууд бараг 10,000 орчим хүн бол эрүүл мэндийн одоо төв талбайд чагсаж үзэл бодлоо илэрхийлж за дэрэн дээр бол эрүүл мэндийн сайд бас оролцож ерөнхий сайдтай бас тодорхой хэмжээний ажлын хэсгийн хүмүүсийг авч уулзаж гарч шийдэл юу байна гэдэг талаар бид нар бол бас тодорхой хэмжээнд бол уулзсан. Тэрнээс хойш бол бас тодорхой хугацаа өнгөрлөө. Энэ хооронд бол бас тодорхой шийдэл гараагүй явсаар хагаад өнөөдрийг хүрч байгаа. За ингээ 10 сарын 16-ны өдрөөс бол талбайд эмчнэр суулт үргэлжлүүлсэн. Дараагийн тэмцэл ингээл нөгөө шатраатай яваад шүү дээ. Чагсаалаар үзэл бодлоо илэрхийлээ. Дараа нь одоо энэ суултын үйл ажиллагаа руу тэр яг эд нөгөө хүүтэн үед тэр цементний шалан дээр манай эмч эмнэлгийн ажилтнууд бол жижүүрээс бууж ирэл суултыг оролцож байсан. За ингээд 7-8 хоногийн суулт хийгээд энэний араас бол хуулийнхаа дагуу бид нар яг дараагийн үйл ажиллагаа нь бол ингээд сонирхлын маргаан буюу хөдөлмөрийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн дагуу ажил хаялтын үйл ажиллагаар ингээд орж байгаа гэсэн. Одоо тэгээд уулзсан шүү дээ. Ингээд 3 талын хилцээр мэлцээргээд тэгээд одоо шийдвэр нь 15% нэмэх гэж л ойлгосон шүү дээ. Төв. Одоо би бол нэг юм байр суурь илэрхийлмээр байна. Манай гишүүн бол мэдээж уулзсан. Хэд уулзсан. Тэгээ гол асуудал бол 27 хоног эрүүл мэндийн дэмжигчил болгоё гэж байгаа. Тэгээ би энийг бас яагаад 27 он гэдгийг бас тайлбарламаа санагдаад байна. Яг тэгэхээр одоо яг үндсэндээ төсөв энэ батлагдаад дараачийн одоо төсвийн жил эхлэх чинь бараг л нэг сар гарны л хугацаа байна. Тэгэхээр яагаад 27 хоног гэхээр одоо ингээ богдоод дуусч байна. 26 онд бүхэлдээ бэлтгэл ажил хангая гэж байгаа. Нэгдүгээрт эргэцсэн хүрээнд одоо ингээ дараачийн шатны шинжилгээ арга хэмжээ авъя. За санхүү эдийн засгийн хувьд нөөц их усүрээ нэмэгдүүлэх чиглэл тэртэй холбоотой эргэцсэн орчноо бэлдээд дараа жилийн 7 сар гэхэд төсөв дээр нөгөө нэмэгдлүүдээ бүгднийг тавьдаг бай. Нэг удаагийн гал гаргаад дарчих бол энэ одоо нэг удаа яваал зогсож. Тэгэхээр тогтолцооныхаа хувьд өөрчлөе гэдэг ийм санаагаар одоо 27 хоног гэж байгаа. За яагаад гэдгийг хэлье. Манайх чинь үндсэндээ олон хуулиар энэ эрх зүйн харилцаа зохицуулагддаг. Гол 3 хууль байдаг. Тэр бол эрүүл мэндийн тухай хууль, эмнэлгийн тусламжийн тухай хууль, эрүүл мэндийн даатгалын тухай хууль. За одоо бидний өмнө бас анхдагч хууль, эмнэлгийн мэргэжлийн тухай хууль гэдэг энэ хуулиуд бол гарах ёстой. Эмнэлгийн мэргэжлийн тухай хууль дээр энэ нийгэм баталгааны асуудлыг бид нэр
оруулж иржээж эн чинь цаашаа үргэлжлээд аваа явах хэрэгтэй. Тэгэхээр нэг анхдагч хууль 3 шинжилсэн хууль цогц хэлбэрээр сар гарны дотор батлагдаад 26 онд хэрэгжинэ гэж зэж байхгүй. Хууль өөрөө нөгөө батлагдах процесс чинь хуулийн хугацаа ноттой. Тэгэхээр одоо ядаж одоо 1-р хуулиард нь багтаад одоо энэ хуулиудын өөрчлөлтүүдийг засгийн газар их хурлын түвшинд одоо манай гишүүн манлайлалтаа оролцоод ингэ явна гэж ойлгож байгаа. Тэгээд эрх зүйн орчны өөрчлөлтөө хий. Одоо манай эрүүл мэндийн тухай хууль чинь 11 онд шинжилсэн найруулга орсон. Одоо ингээд он гарвал 15 дахь жил рүүгээ орж байна. Эрүүл мэндийн даатгалын тухай хууль шинжилсэн найруулга нь 15 онд, он гарвал 11 дахь жил рүүгээ. Эмнэлгийн тусламжийн тухай хууль 16 онд батлагдсан анхдагч хууль байсан. Он гараад 10 жил. Гарцаа байхгүй энэ 3 хуулийн дахиад дээр нь тэр эмнэлгийн мэргэжлийн хууль орж ирж ийж за энийг дагаад яг хөр төсвийн тухай хууль, за хөдөлмөрийн тухай хууль гээд энэ зүйлүүд бүгд нөө цогц хэлбэрээр өөрчлөгдөх учраас 26 он гарцаа авахгүй бэлтгэл ажил үе болж байгаа. Нэг нөгөө талаар төсөв санхүүгийн хувьд бид нэр одоо шийдэхин тулд одоо бол ингээд юу чинь аль хэдийн төсвөө бооцсон. Одоо энэ үндсэн хуулиар төсвийн тухай хуулиар 15-нд төслөө одоо бид нар батлах ёстой шүү дээ. Бараг тэгэхгүй бол үндсэн хуулиараа бараг их хуралд харах хэмжээний санкцтай асуудал байхгүй. Тэгэхээр одоо ингээ хаяанд тулцсан. Тэгээ яг ийм үе байна. Яагаад вэ? За манайх би түрүүн эхлээд ярианы ихэнд хэлсэн. Санхүүгийн их усүрд бол хомсдол байна. Тэгэхээр яаж нэмэгдүүлэх вэ? Одоо хэдүүлээ гарц шийдэл яриа л да одоо тий. Тэгэхээр бид одоо гишүүний хувьд бол хэд хэдэн одоо судлаач бид нар ингээд ажлын албаараа хамт ажиллаж байна. Яаж одоо энэ салбарт байгаа мөнгийг нэмэгдүүлэх вэ гэж. За нэгдүгээрт манай салбарын одоо даатгалын сан үндсэн 2 одоо их усүрээс үрддэг. Нэгдүгээрт нөгөө эрүүл мэндийн даатгалын шимтгэлээр орж ирж байгаа мөнгө гэж нэг мөнгө байна. Тэгээ бид төлдөг тий даатгалаа төлж байгаа. За хоёрдугаарт нь улсын төсвөөс мөнгө өгдөг. Улсын төсөв 2 янзаар мөнгө өгдөг. Тэр нь юу гэхээр нэгдүгээр төр даах тусламж үйлчлэгийн мөнгө гэдэг нэг хэсэг мөнгө өгнө. За 2026 оны төсөв дээрээс харахад нэг 880 орчим тэрбум төгрөг байна. Төр өгч дээрээс өгж байгаа. Одоо төр даах ёстой гэдэг. За хоёрдугаарх нь бол төрөөс шимтгэлийг нь хариуц төлдөг иргэд гээд нэг 2.2 сая иргэн байна. Нөгөө 0-18 настай хүүхдүүд, тэтгэврийн насныхан, нөгөө нийгмийн халамжаас бол мөнгө орлогогүй иргэд, за нэг хүүхдээ харж байгаа их гэдэг ч юм уу нэг энэ бүлэг хүмүүсийг нийлүүлээд өгдөг. За энэ нэг 400 гаруй тэрбум төгрөг. Ингээд 1.2 их 80-ыг жишээлбэл төсөв талаасаа аваад одоо өгөөд нөгөө албан секторуудынх нь төлдөг, нөгөө шимтгэлээ төлдөг хүмүүс нь нөгөө төлд нь гараад ингээ энэ хоёр ингээ нийлдэг байхгүй. Бараг 50% шахах юм шүү дээ. Бараг л 50 ингээ нийлж. Тэгэхээр одоо жишээлбэл хамгийн эхлээд юу хийх болцоо байна гэхээр юм байна. Тэр шимтгэлээ төлдөг ирэх чинь бас хэд хэдийн янз байна. Албан секторын чинь нөгөө өөрөө 2% төлдөг, ажил олгогч нь 2-ыг төлдөг. За энэ бол нэг 700-800 мянган хүний асуудал. Гол нь энэ хэсгэл бүх нөгөө ачаа үрд юм л да ер нь манад. Ерөөсөө сүүлдээ баг энэ цалингийн нэмэгдэлч баг энэ хэсэгт өөрүүлэх байгаа юм шиг ийм асуудал үүсэж байгаа. Гэтэл тэд нар чинь өөрийнх эрүүлэнд рискийг даатгалаар дамжуулж л нөгөө хамгаалж байгаа шүү дээ. Гэтэл энэ рискийг тэд нарт өөрүүлж болохгүй. Тэгэхээр юу гэж хэлэх гээд юм бэ? Төр даасан шиг даахгүй болвол шимтгэл төлөгч даах гэдэг шүү дээ. Тэг бид нар шимтгэл төлөгч тийм үүрэг бол байхгүй байхгүй. За тэгэхээр ингэж байгаа. Нөгөө 2.2 сая хүндээ 400 хэдхэн тэрбум төгрөг өгдөг. Төр даах тусламж үйлчлэгээ энэ зөрүүнд нь өгж байгаа гэж яриад идэв. Өөрөөс анхны концепц нь тийм биш. Төр даах тусламж үйлчлэгээ гэдэг асуудал 2000 оны ихээр гарч ирсэн. Гэтэ анх бол бүр тэрний анхдагч нь нөгөө иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хууль гэдэг 1994 онд батлагдаад гарахгүй юу? Нөгөө даатгалгүй иргэн тэгвэл яах юм бэ? Даатгалаа төлж чадаагүй иргэн. Тэгэнгүүт нь зарим нэгэн тусламж үйлчлэгийг даатгалтаа ба даатгалгүйгээс үл хамааран төр хариуцах ёстой гэдэг анх ийм концепц гарч ирээд энэ төр даах тусламж үйлчлэгийг өнөөдөр хүртэл яваад байгаа. Тэгэнгүүтээ заримдаа энэ хэсгийг нэмээд заримдаа нөгөө хэсгийг хасаад нэмэгдэхүүний байр нэг хайхтар өөрчлөгдөг байх нэмсэн штэ гэж бас молигддог байхгүй төр. Тийм биш тий. Яг нийлбэр нь бол тэгэхээр одоо бол ямар шийдэл гишүүн санал болгоод байгаа гэхээр мөнгө сайхан гишүүн. Энэ хоёроо нэгтгээд энэ 2.2 сая иргэндээ өгж байгаа мөнгөө ерөөсөө хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй нөөшчихъя.
шууд одоо 6% байдаг ч юм уу. Бидний урьдчилсан тооцоогоор 6% хүрэх чи гэж байгаа. Тэгэхээр давуу талтай. Ямар давуу тал үүсдэг гэхээр нэгдүгээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ чинь инфляцтайгаа уягдаад жилд юм уу, жил хагас ч юм уу тодорхой хэмжээгээр өсөд яа. Хоёрдугаар хүн амын тоо өсдөг. Тэгэхээр хоёр өсөлтийн хүчин зүйлтэй болвол нөгөө тэр цангийн ам тэнд нэг юм нарийн математик бодоод байхгүй нь шүү дээ. Маш энгийн хоёр хувьсгчтэй. Хүн амын тоо хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 2 өсгöd. За 6 байд юм уу эсвэл 7 байд юм 8 дээрээ тавьчих. Тогтсон тэр хувь өсөд явах нь шүү дээ. Дараа жил хэдэн төгрөгийн төсөвтэй байх нь ч ойлгомжтой бай гэдэг байхгүй юу? Тийм ээ, тийм. Тэгээ төсвийн тэр нөгөө хэд таазнасаа аваа хийчихэ. Энэ нөгөө төсөв дотор оруулаад ирэхээр нөгөө төсөв чинь дотоодын нийт бүтээгдэхүүний төдөө хувьтай тэнцэх ёстой гэдэг юм яриад байгаа байхгүй. Эн чинь шимтгэлээр бүрдэж байгаа фанд болохоос биш энэ тэтгэврийн сан биш байхгүй юм чинь. Эн чинь нөгөө иргэд рискээ тооцоод мөнгө хийчээд эрсдэл учруулж мөнгө авах гэдэг. Тэргийг үзүүлсэн тусламж үйлчлэгээр эмнэлэг нөгөө тэр мөнгөний аваад тэнд ажиллаж байгаа хүмүүсийн нийгмийн баталгаа энийг хангаж байгаа ийм механизм багхгүй. Тэгээ манайх төсөв рүү оруулаад ингэ заавар болж байгаа. Нэг. За хоёрдугаар энийг бол заавал нэмэх хэрэгтэй. Нэгдүгээр шийдэл. Тэгчвэл ер нь товчор юм байна. Тэр мөнгө төр нэмчүүл инфляцтай холбоотой хүн амын өсөлттэй холбоотой тэр 6 юм уу 8% дээр өсөлт нь яваад тахаар манай салбарын нийт ирж байгаа мөнгө жилээс жил өсөж байгаа нь шүү. Гэхдээ тооцоолж болох болчихж байгаа байхгүй. Тооцоолж байгаа. Тэгэхээр дараа жилийн хүн амын өсөлт нөгөө хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ эднэр чинь тодорхой шүү дээ. Тэгэхээр айгүй тооцоотой. За хоёрдугаарт нэг юм маш том алдагдaltaй асуудал байгаа. Шимтгэлээ өөрөө хариуцж төлдөг иргэд гээд нэг хэсэг бүлэг иргэд байна. Тий. Энэ юу гэдэг вэ гэхээр хуваарийн хөдөлмөр эрхлэгчид малчин ихтэй сургууль коллеж оюутнууд гээд 460 мянган хүн байна. За би нэг тоо хэлье заа. 2024 онд яг энэ 460 мянган хүн чинь даатгалын санд 34 тэрбум төгрөгийн орлого оруулад тусламж үйлчлэгээ авахдаа 126 тэрбум төгрөгийн тусламж авчихсан. 34-ийг төлөө 3.7 дахин. Өөрөөр хэлбэл энэ ямар ч даатгал 4 дахин алдагдaltaй юм хийж болохгүй шүү дээ. За төр бол тэр төр өөрөө хариуцж байгаа хэсгээ тэр төлдгөрөө төлье. Одоо даатгал авагч нь одоо тэр өөрөө шимтгэлээ хариуцж байгаа хүн бас нэмэхгүй бол болохгүй нэ. Энтэхгүй бол ачаагаа авахгүй. За би энийг хэлье. Одоо хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 792 байгаа. 2% төлж байгаа. Сард 15,840. Жилдээ 190,080 төгрөг байхгүй. Доллар руу шилжүүлвэл 52 доллараар одоо 100 сая төгрөгийн ч тусламж үйлчлэг авах эрх тэр хүмүүст байгаад байна шүү дээ. Тэр энэ хорвоод ийм одоо 52 доллараар ингэж одоо ямар ч одоо юу вэ шүү дээ. Даатгалын сангаас ямар ч хязгааргүйгээр тусламж үйлчлэг авдаг ийм зүйл байхгүй шүү дээ. Манайтай ижил төвшний орнуудын яг одоо өөрөө хариуц төрөлдөг суур одоо энэ эрүүл мэндийн даатгал чинь 150 доллар аваад шүү дээ. Бид нар их юм шүү $52 дээ. доллараар хязгааргүй их юм. Тэгээ энэний ачаагийн чинь төр өөрийнхөө мөнгө бүрэн төлдөг. Дахиад шимтгэлээ өөрөө төлдөг хэсэг нь бас ингээд гүйцэд мөнгө төлдөг. Энэний ачааг энэ дээр ирээд байна гэхээр нөгөө албан секторын дээр очиод байна. Нөгөө нэг яг албанаараа мөнгө төлдөг нэг 700-800 мянган төгрөг нийт сангийн чинь 50% эзэлдэг хэсэг дээр ч ачаа очиод байна шүү дээ. Тийм ээ. Тэгээ ингээд санчин үндсэндээ алдагдaltaй нөгөө 50% дээр ачаагаа өөрүүлсэн юм байдалтай явж байгаа учраас ямар санаачлаг гаргаж байгаа гэхээр төрийн тэгж ингэж төсөөс өгдөг нөгөө нэмэгдэхүүнээ байраа солиол байдаг энийгээ нийлүүлээд нэг болгоё. Тэгээд нэг тоон дээр тохирё. Энийг заавал хууль нөгөө юугаар хий. Хуулийн өөрчлөлтөөр хий. За хоёр дахь нь өөрөө хариуцдаг иргэдийн тэр мөнгийг нэмэхгүй бол болохгүй нэ. Эн чинь яаж утсан ч 4 дахин одоо алдагдaltaгаар энэ тусламж үйлчлэгийг аваад цаашаа аваа яваад байх болцоо алгаа. Тэгээ энийг одоо жишээлбэл 4% болгоход жилийн 130 тэрбум буюу зарлахтайгаа дөнгөж тэнцэх юм шүү. Дөнгөж тэнцэх нь. Тэгэхээр энэ чиглэлд явъя гэж байна. За гишүүний дараачийн барьж байгаа нэг бодлого бол ингэж байна. Таагд гайхаж маа. Син такс гэдэг нэг юм байна. Тэр нөгөө нэг эрүүл мэндийн татвар байхгүй. Бүх төрлийн согтууруулах хүндаа, бүх төрлийн тамхи, онцгой албан татвартай. Бид нар чинь 27 оны 1 сарын 1-ээс чихэрлэг ундаан дээрээ татвар тавихаар эргэцэн орчин бүрдсэн. Тарих, арх, тамхи хоёр дээр 26 онд хэдэн төгрөгийн төсөвт хэдэн төгрөг цугларахаар байна гэж 683 тэрбум төгрөг цуглахаар. Зөвхөн онцгой албан татвараас бүрдэж байгаа мөнгө. Энэ мөнгө чи яадаг гэж
төсвийн орлого бүрдүүлээд байна. Тэгээд нэг бордюр болдог, нэг зам засвар болчиход байна шүү дээ. боржуул болж байгаа. Энэ тамхи татсан, энэ архи уснаас үүссэн өвчлөлийн нөгөө эффектийг нь эрүүл мэндийн салбар үүрдэг. Тэгвэл тэндээс нь авъя. Яагаад одоо тэр мөнгийг ийм туршлагууд байна уу гадаад орсон. Үнэхээр албан секторын мөнгө дутагдаад эхлвэл тэр онцгой албан татвараас бүрдэж байгаа тэр 683 бараг 700 тэрбум төгрөг шүү дээ. Одоо 27 оны 1 сарын 1-ээс чигэрлэг ундаа. Миний бодлоор тамхины хяналтын тухай хуулийг орчвол бүх төрлийн электрон тамхинаас дахиад онцгой албан татвар авах гэж байна. Тэгэхээр 27 оны 1 сарын 1 гэхэд бараг энэний татварын нөгөө эффект нь бараг 1.80 руу очиод ирнэ. Гэхдээ эндээс бас тодорхой хэмжээг нь дутж байгаа одоо их усүр тал руугаа оруулж өгье. Эсвэл албан секторын нөгөө 2% төлдөг 4% нэмэгдвэл. Энэ нь бол аж ахуй нэгж дарамт толно. Энэ иргэн дээр дарамт толно гэж байгаа бол тэр онцгой албан татвар дээр үүсэж байгаа тэр мөнгнөөс энэ нөхөлтөө хийлгэж байгаа. Тийм учраас гишүүн эрх зүйн орчин сайжруулахад ч гэсэн тодорхой хэмжээгээр хугацаа ороод байна. Энийг одоо эхэлж бэлдээ. Тэр санхүүгийн их усрыг нэмэгдүүлэхэд ч гэсэн тодорхой бэлтгэл ажил хугацаа шаардаад. Тэр бэлтгэл ажил нь 26 он юм байна. 27 оны 1 сарын 1 гэхэд бол одоо яриад байгаа асуудал шийдэх юм байна гэж таны ярианаас гаргалгаа бодчих. Гэхдээ манай салбарын чинь бол одоо гэдэг байгаа байхгүй. Тэгээ одоо ямар гэхдээ сая буйнахын ярианаас аягүй гоё юм сонслоо. Гаргалгаа бол байгаа юм шиг. Зөндөө л байна. Үгүй байгаа. Зөндөө байна тий. Болцоо байгаа байхгүй. Ажил олгогч албан сектор хоёроо хайрлаж байгаа бол тэр эрүүл мэндийн татвараас бүрдэж байгаа орлогоос энэ нөгөө цойрхоогоо нөх. Эсвэл 97 он хүртэл чинь 2007 он хүртэл бид нар чинь 6% байсан шүү дээ. 3% ажилтнанд төлдөг, 3% ажил олгогч төлдөг. Одоо тэгэхээр бас энэ хугацаа юу гэхээр 12 сарын 31-ний дотор эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн одоо саналыг үндэслэл засгийн газар энэ даатгалын шимтгэлийн хувь хэмжээг тогтоодог байхгүй. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн дээр 4%-ээс доошгүй 2%-ээс доошгүй гэдэг үг байдیں۔ Өөрөөр хэлбэл заавал хуулинд оруулах өөрчлөлт оруулахгүйгээр одоо 12 сарда засгийн газрын тогтоолоор шимтгэлийн хувь хэмжээгээ саяны шимтгэлээ өөрөө хариуц төлдгийг бол хуультай хуульгүй шийдчих бүрэн болцоотой. Нэгдүгürt энэ алхам байна. Хоёрдугаар төсөв батлагдана гэдэг нь он гараад 3 сарын 15-наас эхэлдэг байхгүй. 3 сарын 15 нөгөө төсвийн тогтвортой байдлын зөвлөл гэж байдаг шүү дээ. Тэр чинь нөгөө макро эдийн засгийн үзүүлэлт мэдүүлэлтээ аваад цангийн ам одоо эдийн засгийн хөгжлийн амд өгдөг байхгүй. Зэр нь одоо нэг ийм байх нь байна шүү. Эдийн засаг дэлхийгч ийм байна, манайх ч ийм байна. Тэгэнгүүт тэр нь явсаар байгаад за тэгээд 4 сарын 15 засаг руу өгөн, 5 сарын 1-нд их хурл руу өгөөд 6 сарын 1-нд батлагдаад 7 сарын 1 гэхэд төсөв ер нь боогддог байхгүй ер нь. Тий. Тэгэхээр одоо мөнх сайхан гишүүн юу гэж үзээд байгаа гэхээр нөгөө энэ өөрөө хуулийн хугацаатай. Төсвийн тухай хуулийн төсвийн цаглавар гэдэг ийм одоо төсвийн тухай хуулийн 8 дугаар зүйлд байдаг ийм хугацаатай ийм зүйлээр явдаг учраас эрх зүйн орчноо шинжилээ. Тэгээд саяны тэр нөгөө нэг ийм төсөв санхүүдийн их усруудтэй ч гэсэн маш тодорхой болгоод аваа явъя л гэдэг. Ингэчвэл ямар үр дүн гарах вэ гэхээр дахин тогтолцоогоор нь өөрчилж явчвал дахиад дараа жилийн нөгөө 6-7 сараас эхлээл үйлдвэршин тгий ингийн ихэхгүйгээр хэдүүлээ энэ салбарт зарцуулж байгаа төрөн биеллээ шүү дээ. 100 төгрөгийнхээ нэг 8.3-ыг зарцуулаад байна шүү дээ. Энийг ядаж тэр дэмбийн зөвлөд байгаа нэг 12 дээр нь аваад иргий л да. Энэ нөгөө тогтвортой явдаг бай. Хүн амын өсөлтөө дагдаг, хөдөлмөрийн өсний доод хэмжээгээ дагдаг ийм байл гээд байгаа. Тийм учраас заавал хугацаа ороод одоо засгийн газар бол тэрийг асар хурдтай хүлээж аваад энийг ингээд зарлж байгаа маш одоо талархууштай зүйл. Өнөөдрийн үүсэж байгаа нөхцөл байдал бол нэгэн төсөв боогдсон. Гэхдээ мэдээж их хурл засгийн газрынхаа төвшөнд хилцэлд хүрээд би ямар үр дүнгээр дуусахыг би хэлж мэдэхгүй байна л. Гэхдээ зүгээр ямар нэгэн байдлаар зөвшөлтсөлд хүрээсэй гэдэг юм одоо хувь хүнийхээ хувьд бол тэгж бодож байгаа. Тийм. Одоо яг би бол ингэж таны ярианаас ингэж бодлоо. Хуулийн хүрээнд ч юм уу нөхцөл одоо яг бид чинь юу ч болсон Монгол улс ч хуультай бид нар хуулинд баригдсан шүү дээ. Хуулийн хүрээнд бол боломж байгаа ч гэсэн өнөөдөр чадахгүй юм байна. Ер нь бол хүссэн хэмжээнд нэмэх. Зөв. Харин одоо энэ манай хэд л одоо нөгөө
яам энэ дээр илүү тодорхой байр суурьтай ажиллаж байгаа бол. Ер нь бол яг үйлдвэрчний хэвлэлээс бол хилцээнд орохыг яам санал болгосон. Гэхдээ бол нөгөө яг гарц гаргалгаа бол ярихгүй байна. Ер нь бол 15%-аар нэмсэн. Төсөв ерөөхдөө баг ингээ боогдсон. Ер нь бол гарц гаргалгаа их асуудал 15 дээр тохироод байгаа учраас үйлдвэрчний хэвлэлийн салбарын үйлдвэрчний хэвлэлийн холбоо яагаад байгаа гэхээр энэ дээр тодорхой шийдэл гаргаа, гарц гаргалгаа гаргаа, сангийн яамтай одоо холбогдох өөр ямар боломж болцоо байна. Эргэж хараа. Тэгээ эргээд яг энэ гарц гаргалгаа сангийн яам, эрүүл мэндийн яам ярилцаад ямар гаргалгаа байгаагаа ярилцсны үндсэн дээр гаргалгаан дээр эргэж хилцээн дээр одоо суяал гэдэг юм байр суурьтай байгаа. Яам бол одоо үйлдвэрчний хэвлэлийн гэхээр харж байгаагаар яам бол гаргалгаагүй гэхдээ уулзъя гэдэг юм шүү дээ. Тэгээ 15%-аар нэмнэ гэдэг байр суурин дээр тэгээ тэн дээр хэрвээ 15%-ыг одоо дээшлүүлэе гэхэд ямар боломж болцоо байна гэдгийг бас нэмж судлах шаардлагатай байна. Судлахын тулд мэдээж сангийн яамтайгаа л энэ чинь харилцаж ижил энэ нөгөө төсвийн үйл ажиллагаа хариуцж байгаа гол яам учраас ингэж шийдэлт хүрэх ёстой баха. Гэтэл тэгж эргэж тохиролцоогүй. Гэтэл төсвийн одоо улсын хурлын гишүүд маань бол засгийн газрын гишүүд төр маань бол сошиалор бид нар бол цалин хөлс нэмэх боломжгүй л гэдэг юм яриад байгаа шүү дээ. Тэгэхээр нэг яг ямар гарц гаргалгаа хийх юм тэрийг хилцээгээрээ одоо ингээд ийм вариант байна. Сая бол багш нар дээр бол бас тодорхой хэмжээний хилцээнд ингээд 2-3 удаа ороод бас тохиролцоонд хүрж штэ. Багш нар бол 3.5 гэдэг яг л манаатай адилхан тэндээ хүрээгүй гэхдээ тодорхой шийдлүүдийг бол гаргасан. Нөгөө талаасаа яг 2026 оныг боловсролыг дэмжих жил болгоод зарласан. Тэрний үндсэн дээр бол бас тодорхой хэмжээний дэвшүүлсэн зорилтын хүрээнд бол гэдэг байдлаар бас яг хүссэн хэмжээнд нь хүрээгүй ч гэсэн тодорхой шийдлийг бол ингээ гаргасан. Тэгэхээр эрүүл мэнд дээр яагаад энэ талыг эргээ ярьж болохгүй юм. Хэрэгжил ихсэн тий. 11 сая 1-ээс. Одоо сая мөнгө сайхан гişүү яагаад бас сая ингээд авсан гэхээр хэдий одон жил биш тий. Боловсролын жилийг зарласан боловч асуудалтайгаа явсаар байгаад түрүүчийн 7 хоног л асуудал нь шийдэгдэж штэ. 26 хоног хэд хоног хайчив? 26 хоног болгоё гэж ярьчаад төсөв дээр нь ч нөгөөх нь болоогүй их хурл руу ороод ирсэн. Тэгээ ажил хаялт бараа 10 хэдэн хоног өрнжиж сая болж штэ. Тэгэхээр бас яга 27 хоног гэдэг нь тэр 7 сар гэхэд нөгөө эрх зүйн орчин шинжилгүүдээ за нөгөө эдний боловсролын одоо салбарын алдааг давтахгүй байя гэж байгаа. За нэг хоёрдугаарт зөвхөн их усүр нэмээд нөгөө болтлохгүй гэдгийг бас бид таарад байгаа. Манайх дотооддоо дүрм журмаар зохицуулах асуудлууд бас их байна. Хоёрдугаарт одоо манай хадаа юмч бас мэдгүйх нөгөө байгуулган гүйцэтгэлээр авчаад ажилчин лугаа бас нөгөө гүйцэтгэлээр очиж чаддгүй. Манайх бас нөгөө эрх зүйн шинжил бас дутуу байгааг нь илэрхийлэл байхгүй. Нөгөө энэ хэдмэнд түүэм буюу төрийн албаны төрийн үйлчлэгийн эрүүл мэндийн салбарын англи дотор байдаг. Хуулиараа. Одоо хүртэл байгаа. түүэмээрээ. Тэгэхээр эн чинь өөрөө нөгөө ингээд гүйцэтгэлээр авъя гэхээр бас нөгөө сангийн ам дээр ч юм уу одоо нөгөө юм бас юу тавигдчихдаг. Тэгэд зарим эмнэлгүүд маш цөөхөн эмнэлгүүд хэмжээгээр нэмье гэсэн боловч ихтэй ихэнх нь болцоо байхгүй байна л да тэр нь асаал. Тэгэд болцоотой газараа хүртэл бас нөгөө энэ нөгөө түүэм гэдэг энэ англиасаа болоод болохгүй байна. Тэгэхээр зөвхөн түрүүний хэлдэг нөгөө манай үндсэн 3 хуулийг өөрчлөөд бүр нэмэргүй гэдэг тодорхой байна. Төрийн албаны тухай хууль, төсвийн тухай хууль, төсвийн одоо бүр их олон хуулийн шинжил явж иж бид нэр энийг хийх гээд байгаа. Бид бол энэ ингээд эн чинь шинж тэмдэг байхгүй. Би бол тэгж харж байгаа жишээлбэл. Эн чинь ингээд нэг бид нэр төлбөрийн арга 21 онд солиод үзлээ шүү дээ. Тэр тодорхой шинж тэмдгүүд илэрч байна. Гэтэ бид нар энэ шинж тэмдгүүдэд зөв онцлоод дараачийн шатныхаа одоо арга шийдэл рүүгээ аюу хурдтал явах хэрэгтэй байна. Тийм учраас одоо мэдээж их хурл одоо засгийн газрын төвшин зарласны дараа их хурл дээр бас бид нар бол тийм хүлээлттэй байгаа. Энэ эрүүл мэндийн салбар эрх зүйн орчныг боловсронгуй болгох бас ажлын хэсэг гарах болов манай гишүүн бас энэ дээр нэлээ үүрэг оролцоо оролцох болов. Тэгээд цогцоор нь л хийж байгаа. Яг ганц хууль нэмэлт өөрчлөлт оруулдаг ч юм уу. Тэгээд энэ бол явахгүй тодорхой. Байгууллагын төвшөнд үр ашигтай байдлыг хэрхэн хангах вэ? Одоо жишээлбэл даатгал байна одоо айгүйх ил амд өртөж штэ. Тэгэхээр одоо жишээлбэл
хуулийн жишээлбэл ийм юм оруулъя л гэж байгаа. Даатгал даадгаа чуйлчлээ. Одоо хамтын төлбөртөөгөө чуйлчилж өгье. Тэгээд даатгалаас огт даадгүйгээ чуйлчилж өгье. Ингээд нөгөө ямар нэгэн санаархал ингэж ашиг сонирхлын зөрчил орж ирдэг энэ зүйлүүдийг хааж өг. Хуулиар хааж өг. Тэгэхгүй бол улс төрийн нөлөөлөл ордог ч юм уу. Тэр нээлттэй байгаа. Нэг юу ямар одоо оншин амралтай бүрэлдэхүүн багц оруулахын тэр уул нь бол нөгөө эрүүл мэндийн технологийн үнэлгээ гэдэг юм аргачлал байдаг. Энэ одоо юу гэдэг эмнэлзүү хувьд ач холбогдолтой эдийн засгийн хувьд үр ашигтай байна гэдэг ч юм уу тий. Энэ бол эмнэлзүү хувьд бол үр ашигтай мөртлөө эдийн засгийн хувьд ачаалал өндөртэй байна гэдэг ч юм уу. Тэгвэл нөгөө даатгалын үндэсний зөвлөл чинь за манай одоо энэ чинь эмнэлзүү нь ашигтай юм байна. Гэхдээ эдийн засгт айгүй санхүүд нэлийн том нөлөөлөл үзүүлэх юм байна гэхээр эдинсэлжиж шийдвэр гаргадаг. Түүнээс биш за энэ оншин амралтай бүлгийг даая. Даахтаа 100% даая. Энэгийн даахгүй гэдгээ байлаа. Гэхдээ энэ бүх зүйлийг хуульчлаад өгч. Тэгээд даатгалын ерөнхий газар өөрөө энэ улс төрийн харьяат биш аль болох бие даасан байдалтай бай гэдэг тал дээр ч гэсэн санаачлагууд явж байгаа. Тэгэхээр бид нар бол 2 дугаар шатныг шилж болох гээд байна л да. Одоо бид нар 20 онд тэр 8 сарын 28-нд энэ цог зөвлөлтөд орсон. Бид бол ямар ч байсан би бол зөв зам дээр байгаа гэж бодож байгаа. За зөв замаа зас сайжруулах үүрэг бол биднэрт байх хэвээр. Тэр харин нөгөө жомоо алхаж байгаа нь ингээ байшингаа л төмөрчиж болохгүй. Замаасаа ухраад ээж болохгүй. Би бол одоо энэ гүйцэтгэл суурилсан санхүүжилтийг нэг эрүүл мэндийн салбарынхан бүхэлдээ эсэргүүцэж байгаа гэж ойлгохгүй. Ер нь энэ дээр ямар юутай байгаа нэр зүг. Тэрийг бас одоо яг бас яг сайн ойлгодгүй юм шүү. Би бас сайн ойлгодгүй яг нэг гүйцэтгэлээр санхүүжиж одоо гүйцэтгэлийн санхүүжилтийг. Яг таны хэлсэн шиг эмнэлгүүд нь гүйцэтгэлээр аваад гүйцэтгэлээр авчдаг хэрнээ ажилчид нь гүйцэтгэлээрээс одоо цалинжиж байгаа юу гэдэг асуулт. Энэ дээр 2021 оноос хойш ер нь бол гүйцэтгэлийн санхүүжилт хэрэгжээд 3 жил болчихлоо шүү дээ. 4 жил болчихлоо. Тий 21 оноос. Тэгэхээр энэ дээр бол эмч хүнээ бид нар одоо хүн өвчтөө үзээд гүйцэтгэл хийгээд анх бол бид нар тэгж ойлгож байсан шүү дээ. Гүйцэтгэлийн санхүүжилт маань ер нь бас зөв юм байна. Хүний ажлын гүйцэтгэлд үнэлээд илүү ингээд гүйцэтгэлтэй хүмүүс өндөр ах юм байна гэжсэн. Тэгээ систем маань бол ингээ анханасаа бол бас их зөв системээр явж байгаа болов уу гэж бодож ирсэн. Гэтэл одоо яагаад байгаа гэхээр ер нь бол даатгалын санд маань ер нь бол бидний ойлголтоор бол одоо мөнгө авахгүй болсон гэж ойлгоо та. Тэгэхээр одоо бид нэр төлөвлөгөөд хурц архаг гэдэг юм өвчний ангиллаар тусламжаа үзүүлж байгаа байхгүй. Тэгэхээр хуучин бол одоо бид нэр ингээ тодорхой хэмжээний гүйцэтгэлийн санхүүж эхлээд ингээ явж байгаа үед сар болгон одоо цалингийн санхүүжилт нь бол ингээд хугацаанд орж ирээд за тэгээд одоо энэ хурц архаг гэхгүй ер нь бол эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлээл ингээд санхүүжилтийг олгоо явуулсан бол одоо юм тодорхой хэмжээний ангилал тогтооц зэрэглэл. Тэгэхээр бид нэр яг хөөхөр цаанаасаа одоо тэрүүм 200 сая төгрөгийн санхүүжилт сард авдаг байлаа гэхэд одоо гэхэд 50 нөгөө санхүүжилтийн одоо энэ даатгалын санд багассантай холбоотойгоор 50% байхгүй. Одоо жишээлбэл 500 сая төгрөг гэ 50 одоо 600 сая төгрөг тэрүүм 200 гэхэд 600 сая төгрөгийн санхүүжилтанд тухайн байгууллагт орж ирнэ. Тэгэхээр нөгөө орж иржээж тэр мөнгө маань бүтнээрээ орж иржээж нөгөө эм тарианы зардал, цалингийн систем гэдэг ингээ явагдах хэвээр. Гэтэл энэ маань бол одоо энэ даатгалын сангийн менежменттэй холбоотойгоор бас ингээд дутагдсан юм болов. Тэгээ ингээд ирэхээр биднэрт бол одоо цалин хөлсөн дээр асуудал үүсэж байна. Хоёрдугаарт нөгөө сайд яриад байгаа шүү дээ. Эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилтийг одоо ингээд хянаад эндээсээ одоо тодорхой хэмжээний эм чимлэгийн ажилтны цалинг бол нэмэх боломжтой юм аа. Гэтэл энэ маань бол бас ингээд яг ийм эрсдэл тухайн санд маань үүссэн учраас энийг бол бид нар яг ингээд эм чимлэгийн мэргэжилтний цалинг ингээд нэмэх гарц гаргалгаа бол байхгүй гэж харж байгаа яг эмчүүний хувьд. Тэгэхээр энэ дээр бол тодорхой хэмжээний менежмент хийж энэ гүйцэтгэл суурилсан системээрээ үнэхээр ингээд цаашаа явна гэх юм бол энэ сангаа бас ингэж дээш нь босгож ирж энэ дээрээ хяналт тогтоож ингэж явахгүй бол бас эрсдэлтэй байдлаар орчоод байгаа гэсэн үг. Даатгалын сангийн асуудал бол тэгэхээр одоо бид нар даатгалын сан ягаад 21 одоо 21 22 23 гэл энэ онуудад ингээд даатгалын сан ингээд санхүүжээд болоо яваад байв. Ягаад өнөөдөр ингээд ийм байдал тулгарчуу гэдэг чинь бас бидний хувьд бол эм чимлэгийн ажилтнуудын хувьд бол маш их бухимдал төрүүлж байгаа. Ягаад бол өнөөдөр цалингаа авчдаггүй. Нөгөө гүйцэтгэлийн санхүүжилттэй холбоотойгоор цалингийнх нь одоо нөгөө 50% танагдсантай холбоотойгоор нөгөө урьдчилгаа цалингаа ч юм уу төсвөл цалингаа ч юм уу бүрэн тавьчихдаг асуудал тулгараад.
Тэгээд эрүүл мэндийн салбар бол ерөөсөө бид нэр энэ цалин хөлсийг төрөөс нэмүүлж төрийн хяналтыг заавал энэ дээр авчирчиж бид нар цалин хөлсийг нэмүүлэх шаардлагатай байна гэдэг байдлаар одоо энэ тэмцлийн хэлбэр маань үргэлжлээд байгаа. А нөгөө талаасаа одоо эрүүл мэндийн даатгалын систем одоо ингээд цалин 30%-аар нэмлээ ч гэдэм үү 15%-аар нэмлээ гэхэд тэр системийн одоо мөнгийг төрөөс одоо тодорхой хэмжээнд тухайн байгууллагын төсөв хөрөнгө дээр нь нэмж өгөхгүй бол тэгээ гүйцэтгэлийн санхүүжилтаасаа одоо энэ дотоод нөөц бололцоогоор ингээд цалин хөлсөө нэмээ гэдэг бас ийм тохиолдлууд байгаад байна. Тэгэхээр тухайн 15% юм уу 30% нэмэгдэл одоо багш нарын жишээгээр авахад 76% санхүүжилт нь төрд тэр тухайн байгууллагын санхүүжилтэн дээр суулгаж өгөхгүй бол тэр хүмүүс хийж ядж байгаа гүйцэтгэлээсээ нэмж одоо дахиад ингэж цалин хөлс нэмэгдэх тийм боломж нь бас хомс болчиход байгаа. Тэр энийг бас яг бид нар сая нөгөө тэмцэл хөдөлгөөн дээр бас илэрхийлээд энэ даатгалын сангийн системээр цалин хөлс нэмэгдүүлэх нь бол бас боломжгүй байна гэдэг байдлаар бол илэрхийлсэн. Тэгэхээр товчоо бол гүйцэтгэлээ санхүүжиж байгаа хэлбэр нь тохирохгүй байна гэж үздэг юм байна. Тэгээ ер нь бол яг үйлдвэрчний хэвэл бол ер нь бол энэ маш их эрсдэлтэй байна. Ажилтны цалин хөлсийг энэнгээр ингэж нэмэгдүүлнэ гэж амын битээ хаагаач. Эн чинь бол ямар ч тийм одоо барьцгүй юм аа гэдгийг хэлээд байгаа. Тэгээ сүүлд бол тэр бид нэр эрүүл мэндийн үйлдвэрчний хэвлэлийн холбооноос ерөнхий сайттай тухайн чагсаал дээр байсан эрүүл мэндийн салбар үйлдвэрчний хэвлэлийн холбооноос төлөөлөл гараад ерөнхий сайттай уулзсан, эрүүл мэндийн сайттай туулж уулзсан. Ингээд үзэхэд бол мөн л манай эрүүл мэндийн сайд бол одоо ерөнхий сайд маань юу тайлбарлаж байсан гэхээр ер нь бол энэ эрүүл мэндийн даатгалын сантай л нэлийн тулж ажиллах шаардлагатай. Хэрвээ ингээд тулаад энэ дээр байгаа энэ салаагаар урсгаад байгаа хяналтуудыг сайжруулад энэ дээр ямар нэгэн одоо улс төрийн нөлөөлөл байхгүй болгоод энийг ингэх юм бол бас та бүхний цалинг бас нэмэх боломжтой юм а гэд хэлээд эндээс бол ер нь бол бас боломжгүй гэдэг талаас нь эрүүл мэндийн салбарын үйлдвэрчний хэвлэлийн холбоо энэ дээр бас байр суурь нь бол тэгэхээр ингээд сая та хоёрын ярьснаас би логикоор бодохоор манай эрүүл мэндийн даатгалын санд ер нь 2.4 их найд байгаа. Нэгдүгээр энэ мөнгийг нэмэгдүүлэхгүй бол бодтой манай салбарын цалин нэмэгдүүлэх боломж байхгүй. Энэ дээр би нэг юм жишээтэй. Ер нь нэг юм зүгээр нөгөө 100 төгрөгөөр л бодъё. За айгүй easy нөгөө 2.4 гих 80 гэчгээр ерөөс толгоос яагаад нь шүү дээ. Тийм. Манай ялангуяа одоо улсын болон орон нутгийн өмчт эрүүл мэндийн байгууллагуудын зарлагын бүтцийг аваад үзэхээр бараг 80% нь цалинд явж. 100 төгрөгт олсон орлогоныхоо 100 төгрөг тутмын 80 төгрөгөө цалингийн зардал явж. За тэгээд үлдсэн нөгөө мэдээж цалингийн зардалтаа бага зарцуулж байгаа ганц цөөн имлэг бай. Бүр нэг 30 хэдэн хувьтай, 40 хэдэн хувьтай, 50 хувьтай. Гэхдээ нийлбэр дүнгийн аваад үзэхээр бараг 79% буюу 80 төгрөгөө цалиндаа хүчиж байна. За үлдсэнд нь ийм гэж байна. Одоо яг ингэж тулцсан биз дээ энэ хоёр. Тэгэхээр дууссан тулцсан гэдэг. Тэгэхээр эндээс дахиад юуг нь шахах вэ гэдэг л асуудал. Одоо би 80 төгрөгөөс 80 төгрөг нь 100 төгрөгийг чинь 80 төгрөг нь цалиндаа явчихад байна шүү дээ. Тэгэхээр цалин нэмэх нэг л арга байгаа. Зөв энгийн лог. 10 хүн цалинжуулдаг бол нэг хүнийхээ цалинг өсгөхийн тулд нэг хэдэн хүнийгээ байхгүй болгож ижил ажлаас салж ижил нэмэгдэж байна. Тэгэхээр нөгөө байж болох таац руугаа айгүй ойртчиход байгаа байхгүй. Нөгөө зарлах чинь ороод ирж байгаа мөнгөний зарлага. Тэгэхээр энэ үед хэмнэлтээс цалин өсөх болцоо би бол олж харахгүй байгаа. Би хадвлаг эмчтэй санал нэг байгаа байхгүй. Яа тэгэхээр тулчаад байна шүү дээ. Тийм тулцаа. Өөрөө. Тэгэхээр нэмийг гэвэл яг 80 төгрөгөөр чи 10 хүн цалинжуулдаг бол хэд нэг хүнд 8 төгрөг өстэй тий. Гэтэ нэг хүнийхээ цалинг 12 болгохын тулд 8 хүнээ 6 ч юм уу 4 болгож ижил болцоогоо байхгүй. Яа тэгэхээр таазандаа тулчаад байгаа. Тэгээд тийм үснээсээ их үсрэг нэмэх шаардлага нь дараачийн шаардлага нь эндээс гарч ирэх. 100-120 болгоё гэсэн үг. Тэгэхээс өөр нөгөө орон зай харагдахгүй шүү дээ. Яг зарлага талыг аваад үзэхээр орлогын бүтцийг биш. Зарлагын бүтцийг аваад үзэхээр нөгөө capacity-га нөгөө дахиад жоохон нэмжээж л юм орно. А эсвэл нөгөө ажилчдынхаа тоог цөөлжөж л нөгөө энэ нөгөө зорилго хангах гэдэг шүү дээ. Тэр чинь хоёр тусдаа асуудал байхгүй юу? Тийм ээ. Тий. А эсвэл ингэ нөгөө 20% дээр ийм ногдоод байна шүү дээ. Энийгөө бур шахах хэрэгтэй. Тэгэхээр чин
нөгөө чанаргүй тусламж үгүй нөгөө гартаа барих зэвсэхгүй гэж юу нь яаж имчилгээ үйлчлэгээ явуулах вэ? Тэр эн чинь хоёулаа нэг нэгээ нөгөө эсрэг зүгт чангааж байгаа хүчин зүйлүүд болчиход байгаа байхгүй. Имлэгийн хэрэгсэл ба цалинтай холбоотой зардал чи өөрөө бараг 90% очиод байна шүү дээ. Тэгэхээр үлдсэн 10 хэрвээ цалингийн зардал нь 50% таа байгаа бусд нь бус зардал байсан бол бид нэр ярина шүү дээ тийм. Цалингийн хувь 70 хүртэл явуулаад тэр 20%-аагаа бол цалингийн зардал руу шингээ гэдэг ч юм уу. Тим capacity одоо чадамж байл болж байгаа байхгүй. Тэгэхээр яагаад их усэр нэмэгдүүлэх ёстой вэ гэдгийг ийм зүйлийг хэлээд байгаа нь бас нэг нотлохоо нь түрүүн би бол дотоодын нийт бүтээгдэхүүн засгийн газрын зардал, хувь хүний халаасны зардал гэдэг ийм 3 фактораар нэмэх ёстой байна гэж хэлсэн бол дөрөв дэх хүчин зүйл нь улсын ба орон нутгийн өмчт эрүүл мэндийн байгууллагуудын зарлагын бүтц дотор энэ цалин ба түүнтэй холбоотой зардал чинь дахиад ямар ч одоо нэг өөртөө юм шингээх чадамжгүй болчоод ингээд дүүрчээд байгаад байна. Тэгэхээр одоо сан өөрөө ингээд айгүй сайн одоо яаж жагаад ажиллаж жагаад дахиад энэ дээр ингээд цалин нэмчий гэдэг орон зай бол маш бага байхгүй юу? Одоо сайн менеж хийгээд ч гэсэн цалинг одоо яг эмчнэрийн хүсэж байгаа хэмжээнд нэмэгдүүлэх бодит боломж бол бага. Тэгэхээр зохицуулах боломж нь бол нэг бол нийт төрөөс дахиад менеж хийгээд нийт capacity-га ихсэх нь шүү дээ. Нэг дутагдаад байгааг нь би сая 4 жишээгээр тайлбарлаж байна шүү дээ. Ер нь системийн үр ашгийг биш дээ. Нэг төгрөгийн үр ашгийг бид мөнхөд бодох хэрэгтэй. Тэр нь одоо жишээлбэл лавлгаан анхан шатны хооронд ерөөсөө имлэгээр явах дуртай нэг хүмүүс бай. Анхнаас нь ахуулаад ингээл ерөөсөө тойроод идэх. Одоо нэг имлэг дээр очиод дараа нь Б дээр нь очиод дахиад ингээд яваад идэх. Энийг яаж бид нэр зохицуулах юм? Эсвэл нэг имлэг дээр ерөөсөө сард нэгээс 2 удаа очиод байдаг юм хүмүүс. За тэгвэл яаж энэ эрүүл мэндийн энийг эрэлтийг нь яаж хязгаарлах юм? Шатлал хооронд ингээд нэг тусламж үйлчлэгийг аваад нь штэ. Одоо дүүрэг дээр нэг яг нэг оншоор имчилчээл дахиад дараа чинь 3 дугаар шатлал дээр очиод дахиад л үүч. Эднүрийг одоо яаж үр ашигтай болгох вэ гэдэг системийн ерөнхий үр ашигыг бид нэр сайжруулах шаардлага байгаа. Гэхдээ эндээс одоо гарч ирсэн үр ашиг буюу хэмнсэн мөнгө нь өнөөдрийн үйлдвэрчний эвлэлийн хүсэж байгаа хэмжээний мөнгийг нэмэгдүүлэх хэмжээний тийм өндөр импакт авчрах мөнгө сулрахгүй болов гэж би харж байна. Тэгэл нэмээд тэрийг тэгж хийгээд 15% юм шүү. Би бол тэгж ойлгоод байна. Биш. Тэр бол би бол нэмж нөгөө дахиад тэр 2.2 дээр 200 биллион төгрөг нэмээд тэгээд 15%-аар нэмэгдүүлэх боломж. Одоо тэгээд дараа чинь энэ эрх зүйн яагаад шийдэх ёстой гэхээр одоо эрүүл мэндийн байгууллагууд би ойлгож байгаа. Юу гэхээр нөгөө стандартаар орон тоогийн тавиад өгчөөр тэр гүйцэтгэлд оролцдоггүй ч гэсэн стандартаараа байх ёстой байх хаалт шалтгаан тус байгаад. Тэгэхээр одоо ийм шүү дээ. 100 төгрөг гэдээ би инженеэр л тайлбарлаад байгаа шүү дээ, тий. Тэрний 80 төгрөгийн чин цалин зарцуулдаг бол нэг хүний цалин өсөхийн тулд цөөн хүнийг үр ашигтай ажиллах шаардлага үүснэ үстэй. Энэ зүгээр л энгийн л асуудал ш. Хаанч л байдаг зүйл. Тэгэхээр манад болохоор бас юу энэ улсын болон орон нутгийн өмчт эрүүлэндийн байгууллага стандартаар нөгөө орон тоогийн бариад өчгөөр энэ хэдийг ингээ хүлчээд байгаа. Тийм учраас тэр эрх зүйн шинжил гэдэг дотор бүр энэ хүртэл нь хийж бид нэр энийг засахгүй болвол тэгээ би одоо бүр дахиад нэг юм хүсмээр байна. Орон тоогоо нэмэхгүй байх бодлого барихгүй болвол манайх бүр хэцүү болох. Манайх эмнэлгийн тоо, эмчийн тоо нөгөө олон улстай харьцуулахад өндөр болчиход байгаа. Тэгэхээр нөгөө одоо энэ салбараас чинь энэ мөнгөн дүнгээр 70,000 хүн цалингаа аваад нь штэ. Одоо бидний 24 оны статистик чинь 69,700 байхгүй. За дахиад бид нар энэ 2.4 нь их найт төгрөг өрч байна. Одоо за тэгээ сайдын багцыг нэмье. За ингээд хувийн хвшлийг дөр ингээ оруулъя л да. Гэтэ энийг тодорхой дүн гэр хэрвээ мөнгөнд дүн нэмэгдэхгүйгээр орон тоогоо нэмэгдэхээр нэгж одоо ажилтнанд очих цалингийн хэмжээ чи улам л багассан шүү дээ. Ингийн л асуудал. Тэгэхээр нөө нэмэгдэх байтугай юм бол. Тэг дахиад хуваагдана шүү дээ. Олон л хуваагдана гэсэн. Тэр би бүр одоо бид хэд ч ингэж дахиж одоо орон одоо байгаа нөөцөн дээр хүний нөөц ер нь бүх нөөцөн дээр
санхүүгөөс бусдах бүх нөөцөн дээрээ одоо байгаа нөөцөн дээрээ менеж хийгээч. Багсгаач бити одоо нэмээч гэдэг ийм бүр зөвлөмөр яг энэ байгууллагын түвшинд бол би энийг зөвлөмөр аа. Тэгэхгүй бол нэмчихэр чи өнөөдөр 500 хүнд нөгөө орж ирсэн орлогоо хуваадаг цалингийн өгдөг байсан. За чи дахиад нэг 20 хүн нэмж аваад 520 болгочоор нөгөө өмнөх 500 чинь очих хэвээр мөнгө дараа чи 20 дээр чи хуваагдаад нөгөө илүү авсан мөнгө чинь бас л нөгөө хүмүүстэй жиг тараагдчихад байгаа байхгүй юу? Одоо ийм менеж бол заавал хилцээр хийснээр цомогтол хийнэ гэвэл яг үлдсний үйл тэрийг явууж үлээж. Үйлдвэрчний үйл бол яг одоогор бол нөгөө эмнэлгийн ажилчдын стандарт өрөм журам яг энэ дээр ягаад цомогтгол дээр бол нэг санал нийлэхгүй шүү дээ. Үлээж авахгүй гэсэн байгаа систем дээр одоо манай эмнэлгийн ажилчид яаж юм нэхэр ер нь бол нөгөө энэ цалин баг энтэй холбоотойгоор ер нь бол шилжилт хөдөлгөөр ихсэж байгаа. Ажлаасаа гарах, өөр ажил руу шилжих, гадаад одоо солонгос юм уу, арай өндөр цалинтай ажил руу явах. Ерөөсөө энэ салбарын цалин дээр нь одоо ажлын нөхцөл хэцүү, хүмүүсийн одоо үйлчлүүлэгч нарын дарамт ингээд асуудлууд их байдаг учраас ер нь бол халгаад ингээд залгаад тодорхой хэмжээгээр бол хүмүүс ингээд орон байраа чөлөөлөд ингээд орон зайгаа тавиад ингээд яваад байгаа. Тэгэхээр энэ урсгалыг ийм байгаа дээр нь бол бид нэр дахиад цомогтгол гэдэг юм яах асуудалтай. За хоёрдугаар гэх юм бол одоо энэ бид нар ажил хаялт гэж ярьж байна. Тэгэхэд бид нар ингээд ярьж хахад бидний одоо үйл ажиллагаа чинь гүйцэтгэл дээр суурилдаг. Одоо ингээд бид нар эх 7 хоногийн 8 сарын 13-ны өглөө ингээ 11 сарын 13-ны өглөө 8 цагаас ингээл ажил хаялаа гэхэд за хэд хоног ажил хаях нь бөөмэд. Тэгээ зогслоо гэхэд бидний нөгөө бүрх мөх санхүүжилт зогсно. Бид нэр иргэн үзчихээж тухайн өдөр ингээд эмнэлгийн цэцлэмж үйлчлэгийг амбулатороор ажиллаж, лабораториор ажиллаж, ингэж л энэ гүйцэтгэлийнхаа санхүүжилтийг оруулж ирж байгаа шүү дээ. Гэтэл ажил хаяуд энэ бүх үйл ажиллагаа зогсно. Тэгэхээр нөгөө цалингаа явах, ажилтныхаа цалин үсийг яаж шийдэх вэ? За яг нь ер нь бол яг нөгөө хуулиараа хамтын маргаа үсээд ингээд сонирхлын маргаа үсээ явж байгаа учраас энэ бол засгийн газрын хилцээний хүрээнд цалин үсийг тэр олгорыг яаж олох вэ гэдэг зөвшөлтөд хүрэх бах. Гэхдээ ер нь бол бид нар тухайн байгууллага энэ үед гүйцэтгэлээ яах вэ? Эргээд бид нар ингээд энэ ажил хаялт зогсоод ингээд орлоо гэхэд энэ сар одоо магадгүй хэд хоног ажил хаяхыг бид нар мэдэхгүй шүү дээ. Энийг шийдэх тал хугацаанд. Тэгээ энэ санхүүжилтийг яаж буцааж өгөх боломж байна вэ? Хоёрдугаар гэх юм бол амбулаторийн цэцлэмж үйлчлэгээ зогсоод лабораторийн цэцлэмж үйлчлэгээ ингээ хаагдчихууд бүх үйл ажиллагаа яаралтай цэцлэмж рүү чиглэнэ. Тэгвэл эрүүл мэндийн даатгалын системээр журам дүрмээр яаж байгаа гэхээр ажлын цагаар яаралтай тусламжийн үйлчлэгээ үзүүлсэн бол эдгээр бүгд хасагдаж байгаа. Яагад гэвэл 5 цаг гэл одоо Монгол Улсын ажлын цаг өглөө 8-аас 5 цаг үргэлжилнэ. Энэ хооронд бид нэр өвчтнөө үзээ тусламж үзүүлнэ. Энэ хооронд амьд тэнцс үеийн яаралтай тусламжийг л санхүүжүүлнэ даатгалын сан. Гэтэл зүгээр амбулатороор зориод ирсэн хүнийг бол бид нар үздэггүй шүү дээ. Амбулатор төстэй дөрвөө ажиллаж байгаа учраас та амбулатороор ажлын цагаар тусламж үйлчлэгээ авна уу? Яаралтайгаар авцсан байх юм бол амбулатороор тусламж үйлчлэгээ авах хүнийг яаралтай тусламж ажлын цагаар үзүүлсэн гэд одоо магадгүй ажил хаялтын үед амбулатороор тусламж үйлчлэгээ авах хэрэгтэй хүмүүс хурж ирээд яаралтаар руу чиглэн шүү дээ. Эмчнэр ажиллахгүй байгаа учраас. Тэгэхээр тэр санхүүжилтууд маань бүгд хасагдах эрсдэлтэй. Инхээр бид нар бас асуудлууд бол араасаа л байна. Одоо энийг яаж шийдэх вэ? Бид нар энийг яаж гүйцэтгэлээ буцааж энэ хэвийн хэмжээнд нь оруулж барих вэ? Түүнд бид нар гурлаа зөндөө ярьлаа, буйнахаас их ярьлаа. Гаргалгаа бол байна. Миний зүг ингээд гаргалгаа бол байгаа юм байна. Байхгүй ш, байгаа юм байна. Шийдлэг үзүүлэл. Шийдлэг үзүүлэл биш, шийдлэгтэй байгаа юм байна. Тэр шийдлүүд нь бол яг өнөөдөр хийхэд бол яг үнэндээ хүндрэлтэй байгаа юм байна. Хуулийн хүрээнд ч гэсэн ер нь бол тийм үстэй тий. Таны ярьсан хугацаа шаардлагатай юм байна. Зүгээр яг бодиттой хугацаа харахад бодиттойгоор харахад 2027 оны 1-р сарын одоо сайн ажилдаа гэхэд 1 сарын 1-ээс ихэд одоо ярьж байгаа цалиндаа хүрэх магадлал байх юм байна. Гаргалгаа. Яг өнөөдрийн нөхцөл байдалд бол магадгүй манай үйлдвэрчний эвлэлийнхний тавьсан шаардлаганд хүрэхэд цалин шууд нэмэгдүүлэх боломж олцоо бол тун хомсол байгаа юм байна. Тэгтээ тэр бол их хурл засгийн газрын түвшинд шийдэх ёстой асуудал. Би бол одоо ингэж харж штэ. За хэдүүлээ бүр нарийн тооцсон би нэг яамных болохоор үгээд дуусгачих гэнэ. Миний харсан мэдээлэлээр ер нь л ийм байгаа юм хэцүү. Яг таны хэлж байгаа шиг их хурл засгийн газрын хэмжээнд шийдэх асуудал. Гэтэл миний харсан мэдээлэлээр юу гэж хараад байна гэхээр талбайд эмчнэр очиж агсаж байгаа юм тий. За тэгэхээр сайдын одоо байгаа сайдын зөвлөх очоо яриа өгч байгаа. Тэгээ би тэр үзсэн чинь
ингээд цалин нэмэх гэж жагсаал хийж штэ тий. Тэгээд ингээд асуулт тавингууд эрүүл мэндийн салбарт хулгай нүүрлсэн байгаа. Энэ хулгайтай би тэмцэж байна. Энэ хулгайг байхгүй болгочвол танай цалин нэмж болно гэж байгаа юм. Энэ шууд утгаараа бид ямар мэдээлэл очоод байна гэхээр мөнгө бол байгаа. Яг л нөгөө улсын хурлын гишүүн одоо улсын хурлын танхим дээрээсээ маш буруу мэдээлэл хийсэн штэ. Манай төсвийн ихэнх хувийг авж байгаа салбар байжээж мөнгөгүй гэдээ одоо цалин пүнлүүнийхэд гэдэг юм ярьсан штэ. Өөрөө ямар ч мэдээлэлгүй байжээж ер нь бол товчор тий. Яг тэрэн шиг юм ярьчих байгаа байхгүй. Хурлын гишүүн яриадсан тий. Тий хэн блэ би бүр яг хэлчихсэн нэрийг мартчих. Их хурлын гишүүн бүр яг тэгж хэлсэн шүү. Өөстөө амар их мөнгө авдаг салбар байжээж. Тэгчээд ямар ч үр дүн мөнгө байхгүй гэд. Өстөө өөрөө юм мэдхгүй балаа юм яриад. Яг тэрэн шиг юу гэж одоо тэр зөвлөхийн мэдээлэл юу гэж ойлгох гээд байна гэхээр танай салбарт ч мөнгө байгаа. Та нар наа хулгайгаа арилгачвал танай цалин нэмэгдэнэ. Тэгэхээр та нар ингэж одоо жагсч одоо эрүүл мэндийн яма шахаж хахаар наадхантайгаа нийлээд тэр хулгайтай тэмцээчээ гэдэг юм. Хулгай гэдэг нэг үг те одоо сүүлийн миний харж байгаа нэг улс төрийн одоо сүүлийн 1 2 3 мэдгээд сүүлийн хэдэн жил айгүй тийм одоо вайрал болсон үг болчлоо шүү дээ. Нэг юм ярихаар хэвээ хулгайтай тэмцэж ийн ингэж ийн тэгж ийн тэр нь байгаад байгаа болохоор одоо сайн ажиллаж чадахгүй байх, салин мөндлөө нэмж чадахгүй байх гэдэг ийм юм руу ингээ буруу мэдээлэл өгöd байгаа юм шиг миний хувьд л санагдаад байгаа. Ер нь. За тэгээд үйлдвэрчний эвлэлийг бас ийм байдлаар мэдээлэл гарсан байлээ. Үйлдвэрчний эвлэл бол одоо бид яам бол гэсэн чинь бид нар суугээд хахад үйлдвэрчний эвлэл суухгүй байна. Тэгээ үйлдвэрчний эвлэл ерөөсөө манай салбарыг самрах зорилготой байна гэж бас зөвлөх нь тийм яриа өгсөн. Энэ дээр ер нь үйлдвэрчний эвлэл яг одоо таны ярьж байгааг харахаар бол энэ зорилго бол тодорхой байна шүү дээ тийм. Бид нэр шийдэл хүсэж дээ шүү дээ. Шийдэл хүсээд одоо 3 ширээний асуу. 8 сарын 26 энэ оны 8 сарын 26-нд яамд хилцээнд орох алтан бичиг өгөөд эдгээр шиг одоо хилцээнд ураад байгаа шүү дээ. Одоогоор 3 сар юм. Хилцээ эхлэх хугацаанд. Тэгээ бидний сонирхлын маргаа үүсгээд байгаагийн үндсэн хуулийн шалтгаан хөдөлмөрийн тухай хуулиараа сонирхлын маргаа үүсгэж байгаа гол заалт нь юу гэхээр хамтын хилцээг хугацаанд нь эхлүүлээгүйгээс бидний өнөөдрийн тэмцэл үйл ажиллагаа эхэлж байгаа байхгүй. Тэгэхээр энийг хуулийн хугацаанд нь эхлүүлээд эрт гарч шийдлээ яриад 8 сарын 26-наас одоо өнөөдрийг гэх чинь бас улсын төсөө 11 сарын 15-нд батлагдсан шүү дээ. Тэгэхээр энэ нэлээд эртний асуудал байгаа байхгүй. Гэтэл энэ дээр нөгөө одоо хулгай гэж яриад байна. Гэтэл энэ хүн болгоно л хулгай ярьж байна. Гэтэл бид нарыг одоо ингээд үйлдвэрчний эвлэл энэ даатгалын санд нүүрсэн хулгайтай ажлын хэсэгт ороод ажиллаач. Бид нар шалгах ёстой хууль ёсны субъектууд бас биш. Энд чинь мэдээж тодорхой хэмжээний хуулийн хяналт шалгалтууд явагдаад эн чинь тодорхой хэмжээний нөгөө хууль хяналтын байгууллагаараа шалгагдаад эн чинь өчнөө хугацаа орно ш. Тэрнээс өнөөдөр шалгаал маргааш ийм байна гэж гаргаж ирэл нөгөөдөр цалин нэмчих асуудал энэ биш байхгүй. Энийг бид нар хүлээх юм бол энэ он эх он мэдхгүй тэр чинь хууль шүүхийн байгууллагаар орж иж үнэхээр гин буруутай асуудлууд тогтоогдчихэж энэ хохирсон хохирлыг улсад төвлөрүүлэх юм асуудал яригдсан шүү. Тэрнээс бид нар нэг яамнаас юм уу хамтарсан ажлаас гаргаад энийг хулгайг шууд илрүүлээл за чи маргааш энийг төлөх тийм биш байхгүй. Бид нар шалгадаг субъект бас биш. Үйлдвэрчний эвлэл бол хөндлөнгөөс хяндаг одоо дуу хоолойгоо хүргэдэг. Үнэхээр шийдэхгүй байгаа л эсэргүүцэл тэмцлийн үйл ажиллагаа эхлүүлдэг. Ийм л үйл ажиллагаатай байгууллага. Гэтэл Монгол улсад төрийн аудитын байгууллага байна. Энэ аудитын байгууллагаар бүхий л төрийн байгууллагууд жил болгоо орж байгаа. Бүгдээрээ санхүүгийн одоо хөндлөнгийн аудитуудад орж байгаа. Тэ? Эндээс ч мэдээж тодорхой хэмжээний санхүүгийн мэдлэгтэй мань мэтийг одох юм бол санхүүгаар мэрэгсэн, олон жил ажилласан, дадлаг туршлагатай аудиторууд ороод энэ чинь үнэлж байгаа гэж үзэж байгаа шүү дээ. Тэгвэл яагаад тэгвэл хулгай нүүрсэн юм бол энэ хүмүүс хяналт шалгалтаараа энд ийм асуудлуудыг ингэсэн байна гэдэг байдлыг гаргаж ирэхгүй байна. Тэгвэл эн чинь бас эргээл асуудал болоо явчихсан шүү дээ, тийм ээ. Таны яаж зүгээр миний хэлэх гээд байгаа санаа нь үйлдвэрчний эвлэлд одоо шууд товчоор бол тий өөр хин нэгний эсвэл улс төрийн нөлөөтэй хүмүүсийн гар хөл болж байгаа юм байна уу? Байхгүй. Байхгүй шүү дээ. Байхгүй. Тий. Цэвэр өөрсдийнхөө л одоо гаад байгаа мэдээлэл чинь тийм юм шиг үйл ажиллагаагаар уншигчдад ойлгохоор мэдээлэл гаргаад байгаа байхгүй. Тэгэхээр ерөөсөө одоо миний ойлгож байгаагаар манай салбарын үйлдвэрчний эвлэл бол салбарын нийт ажилчдынхаа нийгмийн баталгааг сайжруулахын тулд нэгдээд тэмцээд байна. За одоо ингэ тэмцлийн 3 дахь шат руу ороод ажил хийх гээд энийг хуулийг зарлалчлаа. Тэ? Одоо бид ажил ажиллаа шууд. Одоо ширээний ар суухгүй гэсэн юм биш байхгүй. Сууй. Гэхдээ
шийдэлтэй ирээ суу тий. Тэгэхгүй ирээд одоо зовлон шийдэл яриа л гэдэг байгаа. Тий, гарч шийдэл гол юм гарц шийдлээ гаргаад тийм боломж байна. Бид нэр заавал одоо өнөөдөр ингээл 3 сая 500 өнөөдөр авъя гэдэг ингээд байгаа асуудал байхгүй. Бид нар ямрууд тавчаар ямрууд айдаг юм ямар 3 сая 500 төгрөх ямар боломж байгаа. Хэрвээ байхгүй байгаа бол ямар хувилбарууд байгаа. Энийгээ тухайн одоо үйлдвэрчний хэвлэлийн байгууллагатай зөвшөлтслийн ширээнээс суугаад ямар боломжууд байна гэдгийг ярилцаад түрүүн буйна дараа бол хэлж байна. Их хурлч гэсэн яриад байгаа тийм 2027 оныг бол эрүүл мэндийн дэмжигчл болгоход тэгээд эрүүл мэндийн салбарын ажилчдын нийгмийн баталгааг тухайн жилдээ бол ингээд шийдъя гэдэг юм ярьж байгаа. За энэний хүртэлх хугацаанд эрүүл мэндийн салбарын цалин хөлсний шинтгэлийн бодлогыг яаж шийдэж ямар гарцаар цалин хөлсийг нэмэгдүүлэх боломж байгаа юм бэ? Энийг засгийн газар их хурл шийдэж штэ. Тэс би одоо тэр улсын их хурлын 126 гишүүн тэднэр шийднэ, дээр нь засгийн газар шийднэ. Тэгээ энэнийхээ хүрээ засгийн газрыг төлөөлж байгаа манай эрүүл мэндийн сайд маань энэ асуудал дээр өөрөө гарч шийдлээ гаргаад сангийн яамтайгаа яриад за ийм боломж хувилбар байна. Та нар хүлээн зөвшөөрж гэнэ үү гэдэг одоо ингээд тэрийгээ судалсны үндсэн дээр тооцоо санхүүгийн баримт нотлохотой зөвсөлчлийн ширээнээс суйл гэдэг. Суугаач ял гэдэг юм. 2-3 удаагийн уулзалт одоо энэ нөгөө хамтын хэлцээрт ороод хайж гарсан гэж тайлбарлаа яриад байгаа ш. Энэ юу ах вэ гэхээр ерөөсө гарч шийдэл байхгүйгээр яг 15% яриад тэгээд байгаа учраас бид нар тэр 15%-ийн төлөө ерөөсөө яриаггүй. Энэ дээрээ гарц гаргаач тэгжээс сууяа л гэдэг. Өнөөдөр ч гэсэн эрүүл мэндийн үйлдвэрчний хэвлэлийн холбоо яг л тэр байр суурь. Айгуу сайн ойлголоо. Миний асуулт нь та нэгдүгürt бол ер нь ямар нэгэн хөндлөнгийн нөлөө улс төрийн ашиг сонирхол байхгүй байгаа. Тэгтээ хэлж байна. Хоёрдугаар ямар дайраад байгаа юм бэ? Юун дээр? Ямар дайраад байгаа юм бэ? Ямар дайрсан юм бол байхгүй шүү дээ. Ер нь бол эн чинь хилцээний хүрээнд хуулийн дагуу л энэ бүх үйл явцлага явагдаж байгаа. Одоо яг дээр нь бол эн чинь бид нар үйлдвэрчний хэвлэл гэдэг байгууллага чинь 21 аймаг 9 дүүрэг салбартай нийт ажилтнуудын эвлэлдэн эрхийг нэгтгээд тэгээ энэ олон хүмүүсийн цалин хөлс нийгмийн хангамж баталгааг сайжруулъя л гэдэг төлөө яваа. Тэрнээс энэ бол ямар нэгэн өөр санаа бодол зорилго байхгүй. Эмнэлгийн ажилчдууд өнөөдөр үндсэн цалингаа юу гэдгийг 3.5 сая төгрөгийг гэхэд үгүй гэх одоо эмнэлгийн мэргэжилтэн бол байхгүй шүү дээ. За айгуу гоё яриа боллоо. Нэрэж бас айгуу урт үргэлж хилцсэн байна те. Тий, юу цаг гарантай болцсон байна гэдэг чинь те 70-80 минут болж байна. Тэгэд энэ айгүй олон мэдээлэл олж явлаа. Уяна хасаас айгүй олон юм гаргалгаанууд байна шүү дээ. Бид нар юусе ярилцвал байгаа юм байна. Айгүй олон мэдээлэл олж авлаа. Хадвлыг хэмжтэй маш их баярлалаа. За үйлдвэрчний хэвлэлийн хийж байгаа ажил зорж байгаа зорилго те барьж байгаа үзэл санаа баримт ингээд тодорхой байгаа юм байна. За тэгэхээр суухгүй гэдэг юм байхгүй хилцээнийхээ ширээнийхээ ард сууя. Та нар суухтаа ийм юмтэй суугаач гэж нөгөө талдаа тодорхой хэлсэн байгаа юм байна. Ийм учраас одоо өнөөдрийн манай подкастын үр дүнд бол сонсоод манай салбарынхаа ер нь зориулж хийж байгаа зорилт манай салбарынхаа сонсоод магадгүй шийдвэр гаргах эсвэл засгийн одоо газрын ч юм уу те эрүүл мэндийн яамны хүмүүсийн сонсвол яг ийм хүсэл зорилготой байгаа юм байна. Тэгэхээр хугацаа байна шүү. Өнөөдөр чинь одоо 13 хүртэл чинь 4-5 хоногийн хугацаа шүү дээ. Энэ хугацаанд гаргалгаагаа гаргаад 7 хоног байна шүү дээ. Гаргалгаагаа гаргаад үйлдвэрчний хэвлэлтэйг суугаад ямар ч байсан эрүүл мэндийн салбарын ажил хаялтыг хөргөхгүй байх боломж нь энийг эдлээсээ хүргээд одоо ямар нэгэн хохирол битээ ухраасаа л гэж бодож байна. Боловсролын салбарын хохирол бол одоо ингээ сая ингээд хүүхдүүд хичээлдээ явахгүй бага юм шиг харагдаж байна. Гэхдээ ер нь бол тасралтгүй боловсрлоо тодорхой хугацаанд алдна гэдэг бол цаашд ирээдүйд ер нь айгүй мэддэхгүйгээр айгүй хохиролтой байна. Эрүүл мэндийн салбарын хохирол бол яг тэр өдрөө илрэн шүү. Яг тэр өдөр хүн насран шүү. Бүр баттай л. Тийм үстэй. Тосонж үйлчлэгээ үзүүлэхээ болгоход 2 цаг эрүүл мэндийн салбар ажиллахгүй байхад маш их хэмжээний орох хурал учрна. Монгол хүний эрүүл мэндтэй холбоотой асуудал учирд юм шүү. Тийм учраас анхааралтай хандаарай. Мөн салбарынхан маань бүгдээрээ одоо энэ танай нийгмийн баталгааны төлөө бас үйлдвэрчний хэвлэл маань тэмцээдэж шүү дээ нийлээд тийм. Тийм учраас бас нэгдмэл нэг санаатай байгаасай гэж бол хүсэж байна. За өнөөдрийн манай ингээд подкаст маань энэ үед өндөрлөж байна. Өнөөдөр ингээд гоё яриа өнөөсөн хадвлыг хэмжтэй буйна ахта тэнд нь баярлалаа. За тэгээд эрүүл мэндийн эрэг нөлөөлөл подкастын маань энэ дугаар өндөрлөж байна. Манай подкастын маань ерөнхий спонсор Mediscan эмнэлэг байгаа. За ингээд өглөө дараагийн дугаараараа уулзцаая. Ерөнхий ивент тэтгэгч Mediscan эмнэлэг.
Хамтран ажиллагч Херестүүд